малчиг хүний хүүхэд байгаа. Ээр аав нь хөдөө мал малдаг. Тэгээд малчид малтаагаас тэгж харьцдаггүй байхгүй юу? Төлөлж байгаа. Миний хувьд бол одоо энэ усан онцгой хүмүүс тэгээд одоо сайхан огцолчлаа шүү дээ. Эрүүл мэндийн сайд одоо хотын дарга огцолсон уу? Сая бол шадар сайд усан онцгой комиссийг тэргүүлэх хуваар эрүүл мэндийн сайд огцрох хүсэлтэй өгсөн. Тий. Одоо хотын дарга огцорчуд бол зүгээр миний бодлоо. Би нэг юм хэлээ. За залуусаа энэ жигсаал хэн нэгэн хүний улс төрийн пропаганда болох ёсгүй. Би тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Та бүхэн зайгаа аваад тайван зогсцгоо. Бидэнд лидер гэж одоохондоо байхгүй. Бидэнд өдөртөж гэж байхгүй. Бид зөвхөн үзэл бодлороо нэгцээ. Бид зөвхөн эсэргүүцлээрээ нэгцээ. Бид зөвхөн зүрх сэтгэлээрээ нэгцээ. Бидэнд одоогоор лидер гэж байхгүй шүү. Энд улс төрийн хүмүүс байна. Улс төрийн хүчин зүтгэдэг хүмүүс байна. Биднийг удирдаагүй шүү. Хэн ч биднийг удирдаагүй гэдгийг хэлье. За. Цуглаанд өрөөлаагүй шүү. Ямар ч байсан хэлчихэ. Тэгвэл эргүү хүний хуваар 50 замаар ямар ч байсан бухимдлаа илэрхийлэхгүй бол болохгүй нэ. Одоо энэ нөгөө хөл хориогоор далимдуулаад хүний эрх гэдэг юмыг таг мартуулах бодлого хийж байгаа юм байна. Тэр нь юусоо таалагдахгүй байна. За ганцаараа явж гин. Тэгээд манай UB Comedy Club-ийнхан бас бухимдлаа бас дор бүрнээ илэрхийлсэн. Тэгээд зөвхөн бас сошиалор гомдлоод хангалтгүй байна. Тэгээд хүний эрхийн төлөө хүний эрхийн мэдрэмжээ хизээч бид нар алдаж болохгүй. Ямар ч дайн байлдаа онцгой байдлын дунд зөрчиж болшгүй. Хүний ямар ч дарга ноён нь өгөөгүй заяасан эрх гэж байд юм аа. Тэр эрхийг бид нар санах хэрэгтэй байна. За өнөөдөр талбай дээр бас уур бухимдлаа дор бүрнээ илэрхийлсэн иргэд бас ирсэн зайгаа бариад явж байгаа харагдаж байна. Засаг төвлөө хийж тэр бөөнөд болохгүй гэдгийг бол ойлгож байгаа. Гэхдээ үүгээр залимдуул хүний заяасан ямар ч тэгж хөөж аваагүй ихийг үздэг энэ байдлыг үзчихнэ. Хөөж зүгээр ингээ сэрэг зогсож байна. Зайцаагаа бариад. За монголчуудад өнөөдөр хүний эрх гэдэг юмыг бүгдээрээ нэг дахин санах цаг болчихжээ гэж үзэж байна. Хүнд
үзэл бодлоо илэрхийлэх эрх ямар ч үед байх ёстой. Хүнд эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах эрх бүх үед байх ёстой. Хүнд мэдэх эрх байх ёстой. Өнөөдөр бичлэг хийлгэхгүй гэж нуудаг. Мэдээлэл өгснийг нь гүтгсэн, төрийг доромжилсан гэж шоронд хийдэг, торгодог ийм дарангуулагч сэтгэлгээг дэлгэрүүлж байгаад нь иргэд маш их бухимдж байна. Энэний төлөө тэмцэх болно. Энэ төрийн томроод байгаа дарга нарт сануулж хэлэхэд хүн эцсээ хүртэл тэмцдэг. Хамгийн чухал ганц зүйл байдгийн шүү. Тэр нь эрх чөлөө байд юм аа. Өөр юуны ч төлөө хүн бүхнээ зориулж тэмцдэггүй. Ард иргэдийг битгий бас, битгий даавар. Ард иргэдийг хүнд цаг үеэр далимдуулж, хүний эрхийн мэдрэмжт нь хизээч битгий халд гэж анхааруулж байна. Монголчууд дарлуулдаг хоньнууд биш ээ гэдгийг хэлье. Монгол хүнд мэдэх эрх ямар ч хэцүү үед эх орондоо эрх байх ёстой. Гадаадад Монгол хүн элчингийнхаа гадаа хөвтөд бүтэн жил боллоо. Юу ч хийсэнгүй. Бүтэн жил болсон шүү. Ард иргэд дарга нарыг ойлгоогүй биш, дэмжээгүй биш. Ойлгохын дээдээр ойлгож, дэмжихийн дээдээр дэмжсэн одоо битгээд даавар гэж хэлмээр байна. Ард түмэнд мэдэх эрх нь байх ёстой. Үгээ хэлэх эрх нь байх ёстой. Өнөөдөр дүнгэж төрсөн ялах биетэй эхийг сэтгэл санааны шоконд оруулж, хөхийн зангируулж, хүүхдээ нь орилуулж, таавчтай нь хасах 20 градусын хүүтэнд харахгүй орой гаргаж авдаг. Энэ тийм секундын дотор тардаг өвчин биш. Шинжлэх ухаанч бай. Шинжлэх ухааны мэдлэгтэй, хүний эрхийн мэдрэмжтэй бай. Үгүй бол ард иргэд дарлуулдаг хонь биш гэдгийг та бүхэн сануулж байна. Монгол улсын иргэний зүгээс хувьяасаа үгээ хэлэх эрхээ төрийн далбааныхаа өмнө эдэлж байна. Энэ явдлыг мушгиж төрийн эсрэг турхирсан, доромжилсан юу гинөө янз бүрийн бусрамг худлаа нэр томьёо үүсгэж, хуулинд байхгүй нэр томьёо үүсгэж иргэдийг торгодог ялалтгийг зогсоо. Иргэд мэдэх эрхтэй, мэдээлэлээ бие биендээ дамжуулах эрхтэй. Энийг сан гэж хэлмээр байна. Тэгээ бүх залуучуудаа сануулхад ямар ч даргын торгуулаас хүний эрх гэдэг юм няцахгүй. Залуучуудаа бид нар зарим зүйл дээр соёлтой буулт хийж өгч болно. Тэгсээр ч ирсэн. Бид нар тэмцэхдээ үргэлж соёлтой байх ёстой. Үгээ тодорхой хэлэх ёстой. Гэхдээ бид нар нэг л зүйлийг залуучуудаа хизээж мартаж болохгүй. Хүний эрхийн мэдрэмж гэдэг юм ямар ч хүнд хэцүү онцгой цаг үед хизээч алдаж болохгүй. 1939 онд монголчууд 30 мянган монгол хүн 39 мянга гэж ярьдаг шүү. Амиа алдаж 2 мянган хүнийг нэг өдрийн дотор ялаж шүүх хурлын зохион байгуулж цаазалж байсан ийм гашуун түүхтэй. Та бүхэн ногоон нүдэн лам гэд ном уншсан бах. Энэ номыг бүгд уншаасаа гэж хүсэж байна. Миний ээжийн аав нагац миний яг дээдлийн 3 үеийн өвөг дээдс дотор нэгэн хүн амьд үлдсэн. Бус нь бүгд цааслуулсан. Нэгэн өдрийн дотор ял зүүж цааслуулсан байт юм аа. Ийм их цусаар олдсон. Энэ бидний заяасан эрх ямар ч дарга цэргээс гуйж аваагүй шүү. Ард түмэн эрх чөлөөний төлөө эцсээ хүртэл тэмцдэг гэдгийг хэдэн мянган жилийн түүх харуулж байгаа. Дарга нараа энийг санаа. Та бүхнийг иргэд дэмжихийн дээдээр дэмжсээр ирсэн. Бүтэн жил одоо хүртэл
Элчин сайдын яамны гадаа жирэмсэн эхчүүд шалан дээр хөвтөж байна. Хосоод авдаг эх орон гэдээ дуулаад байсан хаана байна? Өнөөдөр тэр эх орон нь өөрийнхөө иргэдээс бүтэн жил хилээ хаасан байна. Өнөөдөр бид нар үнэхээр хүсвэл онгоц гаргаад нислэг хийж болдог гэдгийг харлаа. Та нар сэтгэл байхгүй учраас онгоцоо гаргаад нисэхгүй байна. Өнөөдөр та нар шинжлэх ухаанч хандахгүй байна. Няраа ихийн хүхэн зангирч сэтгэл санааны шоконд орж хас 20 хэдийн химийн хүүтэнд гарч байгаа. Яг одоо огцрох ёстой. Ажлаа хүлээлгэж өгөөд хүний эрхийн мэдрэмжтэй шинжлэх ухааны үндэстэй ажлаа хийдэг хүнд нь ажлаа өгөө. За эргэн хүний үүднээс ямар ч байсан бухимдлаа илэрхийллээ. Төрийн далбааныхаа өмнө илэрхийлж байна. Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж байна. Та бүхэн эцэст нь хэлэхэд ямар ч үед тайвнаар үсэл бодлоо илэрхийлэрэй гэж хүсэж байна. Бухимдал байлгүй яах вэ? Гэхдээ ганцхан зүйлийг захиа бүх хүмүүстээ. Хүний эрхийн мэдрэмж гэдэг юмыг ямар ч онц байдал, ямар ч дайны үед бид алдах ёсгүй. Хүнд бурхнаас төрмөл заяасан. Заяамал эрх чөлөө, эрх гэж юм би мэдэх хэрэгтэй. Та ямар ч үед мэдэх хэрэгтэй. Та ямар ч үед үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Та ямар ч үед эрүүл мэндэ хамгаалуулах хэрэгтэй. Та ямар ч үед эх орондоо паспорттай эх орондоо орох хэрэгтэй гэдгийг сануулсан хэлье. Төрийнхэнд хэлэхэд хүний эрхийн мэдрэмжтэй Тэгээд таны содын нямсаах юм хальс батны цагтаа хийж өгөх гэдэг. Одоо бичиг мөргөж гоохгүй шүү. Одоо бодож би мөргөж нэг хүн одоо наач юм бас хэвчээ шалдан байна. Үдэд очих хүсдэг юм шүү дээ. Гэхдээ энэ та өөр үстэй юм хэлчихгүй шүү. Товлоо таад хэрэгтүү таад чадсан шүү. Товлоо төвлөнөд байгаа байхгүй. Үдир эмэгтэйнүүд байгаа байхгүй. Ой түүтэй бид бичиж байгаа. Энэ олон хог бүхэн би ингэж нэг алга хэлэх гэж юу яа. Одоо энэ бүхнүүтэй хамаад өргөөж авах юу яах муухай байна. 14 зөндөө болоод байна шүү дээ. Та зүгээр наа ингэж өгчих гэсэн. Зайгаа бариад та өөрөө ингэж энэ асуудлыг ингэж бослоо хэрэг байхгүй. Ингэж одны өмнө харах тийм хэрэг надад чи одоо хийх юм. 25. Манай хүүхд. Яг та нар хараад байж адуу хаагч бүгд зэрэг нэг юм. Ингээ ойлгосон болж шүү.
барихгүй үүргээ бий гэж юу юм бэ? Халтаач. Халтаач. Нэг хүмүүстэй угаасаа. Алдаанаар хүчээр өргөж явж явдаг. Энэ чинь зүгээр миний асуудал шүү дээ. Хоорондоо сайгаа яриараа удаа. Намайг Брюсрэн гэдэг. Би хүсвэтэд ажилладаг. Та бүхний зарим нь бол мэдж байгаа хаа. За би 19-ний орой 1-р төрхөөс их хүүхд хоёрыг шилжүүлж тээвэрлэж авч явсан. Шилжүүлж тээвэрлэж авах журам гэж байдаг. Би их хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Тэгэхээр энэ бол бүхэн миний буруу. Тэгэхээр би нийт ээж хүүхд хоёроос уучлалт гумаар байна. Мөн нийт Монголын ард түмэн, Улсын онцгой комиссийн албан хаагчдаасаа, мөн эрүүл мэндийн салбарт хамт ажилладаг албан хаагчид, ажилчид та бүхний нэр хүндийг унгаасандаа уучлалт гумаар байна. Энэ бүх хариуцлагыг би өөрөө хүлээх болно. Тэгээд энэ бүх одоо миний алдаатай байдлаас болоод нийгэмд ийм бүхэндл үүссэнд харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Гүйс гоё шүү дээ. За зогсоорой. За гоё. За юу болоод байна энэ? Яаж бүр одоо бүр амар энэ дээр бүр мэрэгэн бууцооч хүртэл ингээ байгаад байна. Али тэр дээр үү? Тэр нэг хоёр юм байна. Мэрэгэн бууч байгаа шүү дээ. Тийм байна. Хоёр мэрэгэн бууч. Хоёр мэрэгэн бууч энэ тэр бүр гараад ирсэн бүр дахиад их шааж байгаа. амар. Энэ тэр ер нь бол ингээ хаасаагүй бол ингээ бүр мэрэгэн буучтай энэ бүр ингээ ер нь бол тэмцэгчдийг бол тийм ер нь бол дарж авах тактик болоо гэж харж байна энийг бол. За. Тэр мэрэгэн тэр араа Яс энэ хоёр мэрэгэн бууч зүгээр яг байгаад байгаа. Энэ хоёр чи гэрэл юм шиг үү? Гэрэл биш юм уу? Гэрэл юм уу? Гэрэл биш үү? Мэрэгэн бууч биш юм уу? Мэрэгэн бууч биш үү? Аюу гэрэл биш дээ. Түрнээс хойш яд юм ийсэн. Mm-hmm.